Нийслэлийн 24 мега төслийн сонгон шалгаруулалт гүйцэтгэл санхүүжилтийг шалгахаар хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Сайн бацхан үзэгчдээ мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Гамбатын басан сур ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Динза Илч үндэсний номын уншилгын хөдөлгөөний хүрээнд хүүхдийг ном уншиж сургана. Нөөцийн махыг гулуу зарна болон килограммаар нь өргөнөөр хултаалж эхэллээ. Оюу толгойн гэрээний зээлийн хүүг олон улсын жишгт нийцсэн хэмжээнд хүртэл буруулна. Гадаад харилцааны яам иргэдтэй нээлттэй ажиллана гэдгээ дахин зарлалаа. Путин хятадд Монголын 2 хөрш юун дээр тохиролцов. Сургалтын амжилтын олон улсын 2023 оны үнэлгээгээр манай улсын 10 хүүхэд тутмын 6 нь унших чадварын суурь төвшөнд хүрээгүй байгаа нь тогтогджээ. Тэгвэл Монголын ирээдүйн уншихад бэлэн өрөөтэй Динза Илч үндэсний номын уншилгын хөдөлгөөн нийслэлийн ерөнхий боловсролын 88 дугаар сургуульд хэрэгжиж байна. Динза Илч үндэсний номын уншлагын хөдөлгөөний төслийн хүрээнд 88 сургуулиудад уншихын талбай байгуулж 205,000 орчим хүүхэд номтой нөхөрлөх хөгжих боломжийг бүрдүүлээд байна. Тус хөдөлгөөнд нийслэлийн ерөнхий боловсролын 40 сургууль хамрагдсан байна. Манай сургууль багийг очих үед хүүхдүүд бүгд хичээлтэй байсан учраас уншлагын талбай эзгүй байлаа. Хөдөлгөөний хүрээнд багш бүр сэтгэл зүйч, багштайгаа уншия, Динза олон талд оюухныг хөгжүүлээ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм байна. Хүүхдүүд одоо нэг чөлөөт уншлагын талбайтай болцсон болохоор чөлөөт цагаараа бага эхний ээж нэг 2 хуудас ч юм уу өдөрт нэг 5 хуудас ч юм уу тогтмол уншаад байгаа сайл гэж хүсэж байгаа. Тийм тэгээд одоо хүүхдүүд маань чөлөөт уншлагын талбай нэгдснээс хойш бол ер нь уншиж байгаа. Тус сургуулийн сурагчид гоё сонирхолтой ном бол нэг мэтгэл уншаад дуусчихдаг гэж ярьж байна. Энэ нь хүүхдийг уншдаг болоход номын сонголт хийгээд хүртээнч чухал болохыг харуулж байгаа юм аа. Сайн ном ээд өгөх гэдэг лээ. Золж жаргал. Хэдүүрэн 6. Ном яагаад уншив? Гоё сонирхолтой цуврал ном байвал давтаад уншиж шүү дээ. Тэгэл дууссан байдаг шүү дээ. Ер нь ном унших ачаал бүлэг юу? Цэвэр бичиг бол үг бичгийн алдаа багсан. Ном уншдаг хүүхэд илүү сэтгэдэг боддог болдог гэдэг. Тухайлбал хичээлээс гадна номноос өөр төрхтэй мэдээлэл олж авах боломжтой сурагч Ханунго ярьж байна. Би нөө яг ингэдэг байхгүй ингээд хичээлээ хийнгээ хичээлийнхаа номноос хажуугаар нь илүүдтэй ингээд номноос айгүй их судлаж ингэж уншдаг байхгүй юу. Тэнгүүт ингээд хичээлийнхаа мэдлэгийг олонгоо хажуугаар нь бодит амьдрал дээр ингээд мэдлэг туршлага айгүй номноос хөрөнгөлүүлж чаддаг байхгүй юу. Нөө ном бол ертөнцийг харах төлөв гэдэг шүү дээ. Яг тийм болохоор ингээд ер нь бол ном уншихыг хүүхдэд айгүй хуурайлахыг хүсдэг. Нийслэлийн ерөнхий боловсролын 40 сургуулийн номын сан 5,000 орчим номтой Баянгол дүргийн хэмжээнд болдог номын тэмдэглэлийн уралдаанд байнга байр эзэлдэг байна. Номын тэмдэглэл бол манай дүүрэг дээр 2026 гэдэг энэ жил бас явагдсан. Ер нь 3 дахь жилдээ зохиогдож байгаа байхгүй юу? Дүүргийн хэмжээнд. За тэр номын тэмдэглэлийн уралдаанд манай сургуулиас бол нэг 11-ийн Е ангийн сурагч Тамир гэдэг сурагч маань оролцоод дүүрэгтээ бол байр эзэлсэн. Тийм амжилт орол. Хүүхдүүд бол ер нь бага ангийнх бол их хөвчлэн номын тэмдэглэл хөтэлдэг. Тийм хөтэлдэг. Манайх ер нь жил болгоно л нөгөөд уншлагаараа тэгээд номын тэмдэглэлээр бол дүүрэгтээ шагнал авдаг. Динза цондоолын хамт найзууд нийгэм дэвшлэх төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа Динза Илч үндэсний номын уншлагын хөтөлгөөнийг 12 сургуульд нэмж хэрэгжүүлэх юм. Ингэснээр үндэсний хөтөлгөөнд албан ёсоор хамрагдсан сургуулийн тоо 100 болж өргөж байна. Мөн нэмж 5800 орчим багшийг хүүхдийн унших чадварыг сайжруулах арга зүй тусгайлан сургах юм байна. Доржин Цэнгэнжөө Евгений Пауло Аист Глобал. Нөөцийн махны үртгсэн үдэслэн худалдаа нийслэлийн 6 дүрэгт үргэлжилж байна. Түүнээс гадна 85 сүлжээ дэлгүүрээр болон грейт хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэллээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөлөлтийн яамнаас Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна. Тодорхойлбол нийслэлийн төвийн 6 дүргийн 6 цэгт нөөцийн махны үргэлжлсэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Баянгол дүүрэг байгаль их зохицолборт, Баянзүрх дүүрэг Жокийн талбайд, Чингэлтэй дүүрэг Алтчин бөмбөр худалдааны төвийн гадна талбайд, Хан уйл дүүрэгт төв цэнгэлдэх хүрээлэнд, Сонгон хайрхан дүүрэгт Цамбаран худалдааны төвийн гадна талбайд, Сүхбаатар дүүрэгт Хангаа хотхны
хотны гадна талбайд тус борлуулж байна. Түүнчлэн өнөөдрөөс нийт 85 салбар дэлгүүрт худалдаалж эхэллээ. Нийслэлийн 6 дүүргээс гадна Багнуур дүүрэгт Номин, Миний дэлгүүр, М-март сүлжээ дэлгүүрийн нийт 81 салбарт Сансар болон Керфор сүлжээний тус бүр 2 дэлгүүрээр худалдаална. Ингэхдээ анх гэрээнд тусгасны дагуу 1 кг үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хоньны махыг 13,000 төгрөгөөр тус худалдаалах юм. Мөн пүрэв гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээр хүнээр худалдаалж эхэлнэ. Улаанбаатар хотод энэ сарын 18-ны байдлаар гол нэрийн зарим барааны үн өмнөх сараас 4.5%, өмнөх 7 хоногоос 1.6%-аар тус өсжээ. Түүнчлэн аймгийн төвүүдэд махны үн өсөлттэй гарчээ. Үндэсний статистикийн хорооноос 7 хоног тутамд гаргадаг үнийн мэдээллээр Улаанбаатар хотод 1 кг хоньны мах 26740 төгрөг болж 234 төгрөгөөр, үхрийн мах 31474 төгрөг болж 654 төгрөгөөр, ямааны мах 20260 төгрөг болж 634 төгрөгөөр тус өсжээ. Мөн Улаанбаатар хотод нэг ширхэг атар талхны үн 2945 төгрөг болж 8 төгрөгөөр, 1 кг элсэн чихрийн үн 5065 төгрөг болж 114 төгрөгөөр тус нэмэгдэжээ. Аймгийн төвүүдэд мөн элсэн чихрийн үн нэмэгдэжээ. Түүнээс гадна гурил махны үн өсөлттэй гарсан байна. Тодорхойлбол 1 кг хоньны мах 2.1%-аар нэмэгдэж 26692 төгрөг, үхрийн мах 1.8%-аар нэмэгдэж 27154 төгрөг, ямааны мах 4%-аар нэмэгдэж 19441 төгрөг болсон байна. Мөн 1-р зэргийн гурил 1.8%-аар нэмэгдэж 3084 төгрөг, элсэн чихэр 1.3%-аар нэмэгдэж 4251 төгрөг болжээ. Харин 1 литр сүү, цагаан будаа, дизель түлшний үн 1.1-ээс 4.4%-аар тус буурсан байна. Орон нутагт өнөөдрийн байдлаар дизель түлшний үн 4668 төгрөгийн ханштай байна. Эрхэм үзэгчдээ үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан оюу толгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал Рио Тинтотой хэлэлцээ хийж байна. Засгийн газар оюу толгойн хэлэлцээрт эхний амжилт үр дүнг гаргаж чаджээ. Хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөрийг 2 дахин бууруулж чадлаа. Төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ. Энэ бол 2.2 тэрбум долларын төлбөрийн зардал буурах сайн мэдээ. Мөн энэ бол Монгол Улсын хүртэг өгөөж 1.5 тэрбум доллараар өсөн нэмэгдэх сайн мэдээ. Хэлэлцээ хөрөнгө оруулагч талд ч мөн сайн мэдээ байх болно гэдгийг тэрээр тоттолоо. Увс аймгийн Наранбулаг сумаас улаан гом чиглэлийн улсын чанартай автоцом засанд богджээ. Өнгөрсөн хоногт тус аймгийн 8 суманд 6.6-аас 24 мм-ийн хурд тундас оржээ. Өнөөдөр мөн нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо цас үргэлжлэн орж байна. Түүнчлэн тошилт зостын хөтөл орчимд зам даваагүйнд хальтаргаа гулхаа үүсэж үзэгдэх орчин хязгаарлагдчихэ. Тиймээс улаан гомоос гарах хөдөлгөөнийг түр хаалга. Мөн Улаанбаатар хотоос ирэх хөдөлгөөнийг Наранбулаг суманд хязгаарлахаар болжээ. Сэлэнг аймгийн Ерөөс сум буурагчийн багийн дундад цухлаг гэдэг газар гарсан ойн төмөр 5 дахь хоногтоо үргэлжилж байна. Төмрийг унтраахаар аймгийн онцгой байдлын алба хаагчдаас гадна үндэсний аврах бригад, Налах дүүргийн 28 дугаар ангийн алба хаагчид нэмэлтээр 4 бүлэгт хуваагдсан ажиллаж байна. Авилгатай тэмцэх, тагнуул, цагдаагийн ерхий газрын хамтарсан ажлын хэсэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль бус болсон хэсэг, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан хэсгийг шалгахаар болсон. Одоогоор туулын хурдны зам, сэлб 20 минутын хот, шин тойрог автозамын өртөжилсөн зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, Улаанбаатар метро төсөл зэрэгт мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Орон сууцны зэлэнд өртсөн хохирогчдын тоо 15 мянгад хүрчээ. Тиймээс улсын хурал дахь өргөдлийн байнгын хороогоор уг асуудлыг авч хэлэлцсэн байна. Үүгээр улсын хурлын гишүүн иргэдэл хууль хяналтын байгууллага хохирогчдын асуудлыг нэгдүгээрт санаатай зайллан, хоёрдугаарт төрийн буруу үйлдэл эсвэл давгцшгүй хүчин зүйлтэй холбоотой гэж ангилан авч үзэж, эхлээд санаатай зайллан дээр нь төвлөрч ажилламаар байна гэдгийг хэллээ. Брэдийн бүгд найрамд хулсад 7 дугаар сарын эхээр алтарга нь олон улсын наадам болно. Наадмын хүрээнд Йохрын шөнийг тусгайлан зохион байгуулна. Цаашлаад 10-11-нд нүүдэлчдийн дуу хоолой, 14-өөс 18-нд байгаль нурандах балет Брэд 2026 олон улсын наадам хүлээж байна. 5 дахь удаага болох байгаль нурандах балет Брэд 2026 Брэдийн дөрвөлжгийн театр болон байгаль нуурын иргэдэх турка тосгонд ээлжлэн болно. Нар жаргах үед байгаль нуурын хөвөнөө дэлхийн сонгодог бүжгэн жүжигээр амьсгалах энэхүү үйл ажиллагаанд Брэдийн тэргүүн Алексей Зидинов жуулчид зочдыг хүрлцэн эрхийг урьжээ. Iced Global-ийн цөөн хормон мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Засгийн газрын хуралдаанаар Rio Tinto Group-тэй хийж байгаа менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрсэн талаар танилцуулжээ. Мөн оюут толгойн гэрээний зээлийн хүүг олон улсын жишгт нийцсэн хэмжээнд хүртэл бууруулахаар ажиллаж байна. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 37 асуудлыг хэлэлцлээ. Үүнд байдргийн цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төсөл, Дархан уулын аймагт баригдах гангийн үйлдвэрийн төслийн нээлттэй сонгон шалгуулалтын явц зэргийг хэлэлцэж, мөн Rio Tinto Group-тэй хийж байгаа менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээрийн үр дүнг ажлын хэсэг дэлгэрэнгүй танилцууллаа. Ингэхдээ хэлэлцээр 100% нааштай үр дүнд хүрснийг дахин мэдэгдлээ. Бол бид бас ногдлох ашгийг наашлуулах, зээлийн хүүгийн төлбөрийг бууруулах, онтрогийн хэлэлцээрийг эхлүүлэх зэрэг ажлуудыг үргэлжлүүлээд хийгээд явна. Зээлийн хүүтэй холбоотой ажлын хэсгийг сангийн сайд мэдсэхээ ахлаад ажиллаж байна. За энэ ажлын хэсэг бол өнөөдөр ч хуралдаад явж байна. Өнөөдөр ч хэлэлцээрээ хийгээд үргэлжлээд явж байгаа. За манай ажлын хэсэг бол ингээд үндсэн үүргээ биелүүл дууссан учраас ажил нь дууслаа. Мөн хуралдаанаар гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль, халамжийн тухай хуулийг хэлэлцэж дэмжсэн байна. Манай улсад бүртгэлтэй 990,000 орчим гэр бүл байна. Гэр бүл салах байдал нэмэгдэж, шинээр гэр бүл болж байгаа хосуудын тоо 3,000-аар буурахын зэрэгцээ. Жилд 80,000 хүүхэд мэндэлдэг байсан бол одоо 50,000 болж буурчээ. Халамж болон бодлого ялгарч хүн амын өсөлтөд нөлөөлнө гэж салбар яамнаас мэдээллээ. Хүн ам зүйн бодлого нь тэгвэл хаана байгаа юм бэ? Бүгд энэ чинь халамж болж харагдаад байна шүү дээ, тийм ээ? Зардлын англи. Тийм учраас хүн ам зүйн бодлого, гэрүүлээ дэмжих бодлогоо гэрүүлээ хууль руугаа оруулаад халамжийн тухай хуулиар яг зорилтод бүлэгдээ зориулахаар ингэж салгаж өгөх юм бол яг зорилтод бүлэгтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. За ахмад настан асаргаанд байгаа иргэд ба бид нар 600 орчим сая төгрөг 600 орчим тэрбум төгрөгийг л зарцуулж байгаа. Ингээд Монгол улс маань тусдаа яг хүн ам зүйн бодлого гэрүүлийн хөгжлийг дэмжих юм хуультай шинээр хуультай болж байна гэсэн үг. Хүүхдийн мөнгө одонтой ээжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог мөнгө гээд нийт 4 их найт төгрөгийг халамж гэсэн нэрээр зарцуулж байна. Халамж хүн ам зүйн бодлогод зарцуулж байгаа дээрх хөрөнгийг ялгаж олгосноор зорилтод бүлэгт хүрхийн зэрэгцээ, хуваарлж байгаа хөрөнгө илүү оновчтой болно гэлээ. Төрийн үйл ажиллагааг ил тод болгох, хүмүүсийн санал хүсэлтийг сонсох зорилготой гадаад харилцааны яамны нээлттэй хаалганы өдөр амжилттай болж өндөрлөлөө. Гадаад харилцааны яамнаас 5 дахь удаага зохион байгуулж байгаа тус өдөрлөгийг энэ удаад илүү хүртээмжтэй, өргөн талаацтай болгох үүднээс эдийн засаг хөгжлийн яамтай хамтран зохион байгуулснараа онцлог байв. Гадаад харилцааны яамны нээлттэй алганы өдөрлөгөөр хүмүүсийн сонирхлыг ихэд татсан зүйл бол манай улсад суугаа 5 улсын элчин сайдын яам буюу Оросын холбооны улс, Бүгд найрамд Хятад ард улс, Энэтхэг, Ардчилсан Солонгос, Лаос зэрэг орны асар байв. Асар тухайн улсын соёл уламжлал, хувцас сэргэлэл, бэлэг дурсгалын зүйлс, хоол, үндэсний уламжлал тоглоом наадах зэргийг танилцуулсан нь хүмүүс сонирхолтой байлаа. За өнөөдөр гадаад харилцааны яам, эдийн засгийн хөгжлийн яам хамтраад иргэдтэй
танилцуулга хийгээд нээлттэй хаалганы өдрлөг зохион байгуулж байгаа. Тэг яг 2021 онд хамгийн сүүл зохион байгуулсан. Тэгээд гадаад харилцааны яам бол иргэдэд тийм хаалттай биш нэгдүгээр, хоёрдугаарт үйл ажиллагаа нь бас одоо нээлттэй. За иргэдэд хамааралтай маш их мэдээллүүд байдаг. Тэрийг одоо иргэдтэй нээлттэй нэг өдрийн туршид танилцуулах. Ялангуяа манай яам дээр одоо хэлийн чандд байгаа иргэдтэй холбоотой асуудлууд, за консулын үйлчилгээ үзүүлэх тал дээр маш их мэдээлэл авахыг хүсдэг. За мөн одоо хэлийн чандад сурах, ажиллах сонирхолтой хүмүүст одоо визийн үйлчилгээнээс ахуулаад мэдээллүүдийг бид нэр өгөхөөр зохион байгуулсан. Оросын холбооны улсыг төлөөлөн оролцсон Русский домын асарт хүмүүс тус улсын засгийн газрын тэтгэлгээр Оросын их дээд сургуулиудад үн төлбөрөөр суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч сонгон шалралтад оролцох журам болон боловсролын хөтөлбөрөөртэй танилцлаа. Түүнчлэн Оросын түүх соёл, уран зохиолд зориулсан Оросын зохиолчдын бүтээлүүдийг бэлгэн танилцуулсан юм. Я всегда оцениваю развитие. Би Орос Монголын харилцааны хөгжлийг үргэлж эргээр хардаг. Учир нь бид олон жил 100 гаруй жилийн турш хамтран ажиллаж байна. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 105 жилийн болно. Бас нэгэн чухал үйл явдал бол Монголд Оросын шинжлэх ухаан соёлын төвийн үүсгэн байгуулагдсны 50 жилийн ой юм. Хоёр улсын хооронд хүмүүнлэгийн салбар маш эрчимтэй хөгжиж байна. Оросын холбооны улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт Орос улсад боловсрол олгох явц болон соёл шинжлэх ухааны төслүүд багтдаг. Мөн мэдээж манай хоёр орны харилцааны хөгжлийн чухал бүрэлдэхүүн нь эдийн засгийн салбар гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Түүнчлэн гадаад паспорт виз олох болон гадаадд зарчих суралцах нөхцөлийн талаар консулын зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. Үүнд хэлийн чанд дахь монголчуудын зөвлөл, олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллага, Солонгосын виз мэдүүлгийн төв болон VFC Global виз мэдүүлгийн төвөд идэвхтэй оролцлоо. Мэдээж зорилгын хувьд бол гадаад харилцааны яам гэдэг бол мэдээж одоо улс орны гадаад бодлого эрхлэн явуулж байгаа, гадаад харилцааг эрхлэн явуулж байгаа байгууллага. За түүнээс гадна энэ яамны ерөнхий чиглэлийг ажлын нэг салшгүй хэсэг нь бол иргэдтэй хүрч ажиллах, иргэдэд ажиллах. За түүнээс гадна энэ гадаад харилцааны асуудлыг, гадаад бодлогын асуудлыг иргэдэд зөвөр ойлгуулах, таниулах, мэдүүлэх асуудал. За үүн дээр бол өнөөдрийн арга хэмжээний гол зорилго оршиж байгаа. Мөн дипломат албаны сонгон шалралтын талаар танилцуулж, яамны төв архивд хадгалагдаж байгаа түүхэн ховор баримт бичиг болон бусад нандин үзмийг дэлгэн үзүүлсэн юм. Санчуудаач Баттаж, Евгений Павлов, Төгс Аян Жаргал, Ice Global. Хятадд VIP аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Трамп Бээжинд альчилснаас ердөө 7 хоногийн дараа Владимир Путин мөн хүрэлцэн ирж бүгд найрамдах Хятад улсын дарга Си Жинпинтэй хэлэлцээ хийлээ. Монголын хоёр хурш ямар тохиролцоонд хүрснийг яг одоо хүргье. Владимир Путин мегмар гаригийн орой Бээжин хотноо албан ёсны альчлалаар хүрэлцэн ирлээ. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийг онгоцны шатан дээр бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн сайд Ван И угтан мэдчилжээ. Орос Хятадын төрийн талбайг мандуулж цэргийн хүндэт харуул найрал хөгжмөн хамт жагссан байна. Мөн хоёр улсын жижиг туг барьсан залуус мэдчилгээний ураа хашгирч байлаа. Нисэх буудлаас ерөнхийлөгчийн Аурус автомашин мотоциклтай хамгаалалтын цувааны хамтаар төрийн ордон руу хөдөлжээ. Харин лав гарагийн өглөө Орос Хятадын удирдагчид Бээжин хотын төв талбай болох Тян Аминд уулзсан байна. Талууд гар барин мэдчилж Орос Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг харилцан танилцуулсны дараагаар богино хэмжээний цэргийн жагсаал болжээ. Энийн дараа Владимир Путин Си Жинпин нар ардын хурлын ордонд хэлэлцээ хийхээр очлоо. Хэлэлцээний нээлттэй хэсгийн үеэр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Си Жинпинийг эрхэм анд хэмээн нэрлэж нэг өдөр уулзаагүйч 3 намар өнгөрсөн мэт гэх Хятад зөв рүүгийг дурдсан байна. Тэрээр Орос Хятадын харилцаа урд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг онцолжээ. Хоёр улсын худалдааны эргэлт эрчимтэй өсөж олон улсын тулгамдсан асуудлаарх байр суурин уялдуулан ажиллаж байгаа бөгөөд эдийн засаг, хүмүүнлэг, цэрэг батлан хамгаалахын хамтын ажиллагаа улам бэхжиж байгааг тэмдэглэсэн байна. Цаашиж бид энэ чиглэлээр хамтран ажиллагаа зорж байна. Хоёр талын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллах болно. Манай хамтрагчид нэгт хоёулаа холбоотой ажилласнаар олон тул дэлхийн ертөнцийг бүрдүүлэхэд маш сайн суурь бий болгож байна.
Путин Орос хятад хоёр харилцан визгүй зорчих дэглэмээ өргөжлүүлэх мэдэгдээд Си Жинпинийг эх жил Оросын улбаны улсад айлчлахыг урьжээ. Харин бүгд найрамдах хятад ард улсын дарга дэлхийн улс төрд эмх замраагүй байдал, хуваагдал, нэгдлийг баримтлах хандлага, ноёрхол газар авч байгааг онцлсан байна. Их тайван хөгжил хамтын ажиллагааг эрмэлзэх хүсэл тэмүүлэл ард түмнүүдийн маань нийтлэг хүсэл хэвээр байна. Нэгдсэн улсны байгууллагын аюулгын зөвлөлийн байнгын гишүүд дэлхийн томоохон гүрнүүдийн хувьд Хятад Орос хоёр дэлхийн засаглалын илүү шударга, илүү оновчтой тогтолцоог хамтдаа байгуулах ёстой. Уулзалтын төгсгөлд Владимир Путин, Си Жинпинаар иж бүрэн түншлэл болон стратегийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх тухай хамтарсан мэдээлэл гарын үсэг зурлаа. Оросын томоохон төлөөлөгчдийн Хятад дахь айлчлал 2 өдөр үргэлжилсэн бөгөөд бүрэлдэхүүнд нь засгийн газрын гишүүд болон томоохон компаниудын удирдлагууд багтжээ. Хилцээний дүнд талууд нийт 40 орчим баримтчигт гарын үсэг зурсан байна. Сергей Тучков, гантлаг төгс лавын жаргал Iced Global Аравтлын агентлагийн материалаар бэлтгэлээ. Монголд баг 400 мянган Америк долларын төлөө өрсөлдөх гэж байна. Түнчлэн манай шилдэг тоглогч Синзүү буюу Азбаярын шинэ баг тус шагналын төлөө мөн өрсөлдөж байна. Сая явсан мэдээлэлээр Монголд баг эхний тоглолтод Лин Вишн багийг 13-3 харьцаатайгаар хожжээ. Үргэлжлээд тэд тэмцээний 2 дахь тоглолтод B8 багийн эсрэг тоглох юм. Захим спортын Counter-Strike 2 тоглоомын 1-р зэрэглийн CS Asia Championships 2026 тэмцээн бүгд найрамдах Хятад ард улсын Шанхай хотноо эхэллээ. Тэмцээнд 3 твийн 16 баг 2 хэсэгт хуваагдсан 400 мянган Америк долларын шагналын төлөө өрсөлдөх гэж байна. Түүний нэг нь Монголц баг бөгөөд эхний гараанд Хятадын Lin Vision Gaming багтай боо 1 журмаар тоглоно. Хэсэгтээ 2 хожил байгуулбал плей-оффт өрсөлдөх бол хэрэг 2 хожигдвол тэмцээнээс хасагдах юм. Тус тэмцээнд манай шилдэг тоглогч Синзүү буюу Азбаярын шинэ баг болох BC Game Esports баг мөн оролцож байна. Тус баг А хэсэгт Саудын Арабын Team Falcons багтай тоглоно. Хожигвол плей-оффс шатанд шалгарахын төлөө Америк нэгдсэн улсын M80 болон Бразилийн Pain Gaming багийн аль хоцсонтой тоглох юм. Харин хожигдвол тэмцээнээс хасагдахгүй төлөө дахин тоглох шаардлагатай болно. CS Asia Championships 2026 тэмцээнд төрүүлсэн баг 400 мянган Америк доллар, дэд байрт шалгаруула 170 мянган Америк доллар, 3 дугаар байр эзэлүүл 130 мянган Америк долларын шагнал тус авах юм. Дэлхийн парабочигийн тэмцээнээс манай тамирчид мөнгөн медальтай эх орондоо ирж байна. Финланд улсын Пажулахти хотод энэ сарын 7-оос 15-ны өдрүүдэд дэлхийн парабочигийн цуврал тэмцээн амжилттай болж өндөрлөө. Тэмцээний ганцаарчилсан төрөлд оролцсон манай баг 1 мөнгөн медаль хүртжээ. BC 2 ангиллын эрэгтэй төрөлд 90 мөнгөн медалийн эзэн болсон бол BC 2 ангиллын эмэгтэй төрөлд Дагмитма хэсгээсээ 3 дугаар байрт шалгарчээ. Харин BC 1 ангиллын эрэгтэй төрөлд мөнх тэмбэрэл хэсгээсээ 2 дугаар байраар шалгарч нийт 20 гаруй улсаас 5 дугаар байрт орсон байна. Тамирчдын эдгээр амжилт нь 10,000 гаруй тусгай хэрэгцээтэй хүүхэд залуустаа итгэл урам зориг өгч 100 гаруй тамирчин хүүхэд залуусын хүсэл мөрөөдлийн биелэл болжээ. Нэргүй мөнхөө нар дэлхийн ноён оргил Эверестэд авирсан манай улсын 18, 19 дахь уулчид боллоо. Улирлын энэ цаг үед уулчид дэлхийн хамгийн өндөр ноён оргил болох Эверестэд авирч эр зориг ур чадвараар шалгуулдаг. Өнгөрсөн 7 хоногоос эхэлсэн тус авиралтад нэргүй мөнхөө нар зорилготой хүрч мөрөө гаргасан манай улсын 18, 19 дахь уулчнаар тодроод байна. Далайн түвшнээс дэш 8848 метрийн өндөрт орших дэлхийн зулайд манай тамирчид мөрөө гаргаснаас хойш 21 жил өнгөрчээ. Тодруулбал анх 2005 онд гавьяас тамирчин Өс хоёр амжилттай авирч Монгол
Монгол улчны мөрийг гаргасан. Түүний дараагаар Гавьяат Тамирчин Гангама 2011 онд явирч анхны монгол эмэгтэй уулчин болсон юм. Түүнээс хойш 2012 онд олон улсын хэмжээний мастер Батэрдэн, цогцолмоо, Гавьяат Тамирчин Цэвэн Даш, уулчин Баяр сайхан нарын 4 уулчин, 2018 онд Бямцрун, 2022 онд Ган Тулга, 2023 онд Золбоо хүү, Ган хүү, Гэрэл тод анх хоёрын 4 уулчин. 2025 онд Бат тогтох, Бат хишиг, Ариун зул, Нэргүй нарын 4 уулчин тус амжилттай авирчээ. Гэхдээ авиралт бүр амжилт дагуулж байсангүй. 2024 онд пүрвсрэн өсөх жаргалнаар Эверестийн уралд гарсан боловч буух цамдаа харамсалтай нь нас барсан юм а. Тэдний эр зориг хийгээд явдал мөр уулчдын дунд туршлага болж үлджээ. Эрхэм үзэгчдээ та бүхэнд 5 гарагийн мэдээний хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарлаа хандуулан хамт байсандаа баярлалаа. Баяртай.